Эх орны дархан хил хязгаар цэгүүдээс агентлаг үзүүлж байна. Хангаа говь, хээр тал, хянганы нуруу гэд улс Монголын минь хилийн зурсыг эмжиж байдаг тусгаар тогтнолын манаа жинхэнэ бэлэг тэмдэг болж байдаг сүлдэт багнууд дээр бид үзэгч та бүхэнтэй хамт очих болно. Хаврын зэрэг татлагаар овоотын хилийн отрядад хамжигдж ирсэн залуус бүгд Баян онгорынх өмнө говийн 3 тис өмнө байрлах энэ отряд Монгол улсын баруун өмнөд хязгаарыг сахин хамгаалагч юм а. Шин цэргүүд бүтэн 1 сарын хугацаанд заавал мэдэж эзэмшсэн байх цэргийн эрдэмтэд шандаж эр бярмжигсан. Харин дараа нь тэд эх орныхоо дархан хилийн зааг дээр тусгаар тогтнолын жинхэнэ манаа харуулна өөрсдөө байх юмаа гэдэг бахархлыг сэтгэлдээ жагсаах учиртай. Би ард түмнийхээ үндэсний нэгдэл. Алтан сүгч бас эх орноороо бахархаж, хайрлаж хамгаалах үүрэгтэй хүнэн гэж бодож авдаг учраас хилчин болохоор зорьсон олон залуусын нэг нь болжээ. Их сургуулиасаа чөлөө аваад хилийн зэрэгт ирсэн нөхрийнхөө Тангарагийн баярт оролцохоор эхнэр нь ч бас овоотой ангид ирээд байгаатай бид таарсан. Эх хүн бол төрснийхөө хувьд эх орныхоо торгон хилийг хамгаална гэдэг бидэнд олсон ховхон завшаа. Ард түмэн эх орныхоо өмнө хөргсөн тангарагтаа үнэлж байж халуун нар хүйтэн салхи албаны ачаар төрдөхгүйгээр хил хамгаалах ариун хүмүүсэд эр цэргийн албаа нэг төртөө хахыг өнөөдөр тангар өргөсөн дайчтай уриаж байна. Үл тасрах хилийн манааны ээлжинд шин цэргүүд ийхүү хүч сэлбэж байгаа бол залуунаасаа энэ салбартаа зориулсан Ахмад ч бас халаагаа өгч байна. Олон жилийн буур төвтэй энэ сайхан отрядад миний 25 жилийн өмнө одоо та бүдэ ажиллан цэрэг болж ирж өнөөдөр гидрэндаа содогдлээ. Олон сайхан албан тушаалыг хамтарч ажиллаж хааж ажиллаж ингэж ирсэн нийт хамт олон тэнгэрийн ажил та маш их баярлж байна. Та бүхний маань цаашдын улсын хил хамгаалах ариун хүмүүсэд шин сэтгэлээсээ одоо амжилт хүсье. Эх орны баруун өмнөд хязгаар нь шинхэн хилчид ийхүү биднийг Тангарагийн дуугаар үдлээ. Одоо бидний зорих газар Монгол улсын баруун захын цэг Хүйтний оргил. Ингэн систем заставын хариуцсан хэсэгт Адаг боомын худаг гэдэг газар Монгол улсын хэмжээнд байдаг бүхэл хилийн багнаас 553, 554 дугаар хилийн баг нь хоорондоо ердөө нэг л алхмын зайтай. Бас л сонин тохиолдол. Ингэн систем энэ хилийн заставын хариуцсан хэсэг говь нутгийн халууныг хатуу ширүүнийг харанчныг мэдрүүлсэн газар байлаа. Зуны ихэнх сарын донд үед биднийг өгцөн заставынхан сүүлийн хэдэн жил бороохоор цөөхөн орсныг хэлсэн. Улаан шалын харуулаар дайрлаа. Энэ харуулынхан л гэхэд 45 км холоос ундны усаа зөөдөг. Усаа их хэмжээгээр зөөх боломж байхгүй замдаа муудаж өмхөрч гэд хэцүү байдаг юм байна. Ийхүү бид доороос жигнэх халуун шал, дээрээс төөнөх улайдсанаар бас бүхээг дотроо мотортой фермер машинтайгаа 200 гаруй км замыг туулж өмнө говь Баян онгор аймгийн заагт ирлээ. За орон гашны бордлогоос бид нэр 500 гаруй км яваад яг хилийн шугам заагаа дагаж явсаар хагаад өмнө говь аймаг Баян онгор аймгийн нутгийн зааг Өхөр улаан гэдэг газар ирээд зогсож байна. Тэгэхээр баруун тишээ явах тусам Баян онгор говь алтай чиглэл рүү явах тусмаа нилээд хүндэрж унд ус ховорддгийн байна. Бороо хур нилээ ховорддгийн байна.
халуун гэж бол ярилдаггүй байдаг юм байна. Яг одоо бол жин үдийн халуун болж байна. Тэгэхээр энэ хатуу ширүүн нөхцөлд хүн амьтан байхгүй одоо айл амьтад бүгд төв рүүгээ дайжаад явцсан ийм нутагт ёстол хилжидэл тогтдгийм байна гэж бид сая зам зуураа ярьж авсан юм аа. Баян онгорын нутгийн цаг говийн их дархан газрын үүдэн юм байна. Үүнээс цааш говьалтай баруун өмнөд хэсэг тэр чигээрээ дархан цаазт газрын нутгаар үргэлжилнэ. Төмөрцөн мэт болтлоо хухаарсан тал хатсан цаг бударган дундуур явхдаа ногоон өнгөтэй ургамал нэгийг ч олж үтсэнгүй. Уг нь одоо ч зуны ихэнх сар дундаа ороод байгаа шүү дээ гэж бодохоор гол харланаар. Хүн битгий хэл мал тогтохгүй болохоор шин жинс сумын нутагт хилээс дотогш 300-аад км-т нэг ч айл байхгүй гэж хэлчихэд ярьлаа. За өмнө говийн нутгаас гараад Баян онгорын нутаг руу ороод 200 гаруй км-д бид нар анх удаага устдаа тарлаа. За энэ алдарч Цэгцгаан мөгдийн зүүн хормоод турших энэ гараас ундрахтай болов гэмэрийн болгыг дугаа болог гэж нутгийнх нь нэрлэдэг юм байна. Маш хожиртой учраас хүн бол уурлахгүй эргэн тойроо ингээ марафтад цайрцсан байгаа. Харин эндээс энэ хавийн ан амьтд болох одоо хулган аргал ангир зэрэг амьтад ундаадаг шинжтэй эргэн тойронд нь цааш нөлөөд байна. Найраган төмөхөрсөн Цэгцгаан богдоор тосуулсан бид цагаан богдын хилийн ставт буулаа. Нүдэндээ итгэмгүй дүр зураг биднийг өгцсөн юм. Саяхан л ногоон өнгө мөрөөдөж 300-аад км газар ус хайж авсан бид жинхэнэ баян бүр дулсан газар хөл тавилаа. Цагаан богдын застав байрлаж байгаа газар үнэхээр Захван говийн Деваж юм. Мөнхөд ундраастай энэ булгаасаа заставынхан тарьсан ногоогоо усчихдаг гэлээ. Өвөл хөлдөдгөө тэрч бүгэл мандал дээр нь дүн өглөөр гоёмсог цагаан цэцэг ургаж байгалийн гайхамшиг мэдрүүлдэг шүү гэж тэд амьдрал нь болсон булгаа магтлаа. Гэхдээ энэ усыг эрдэмтэд шинжилж үзээд 0 ус гэж тодорхойлжээ. Байгалийн усанд байх ёстой. Хүний бид зайлшгүй шаардлагатай эрдэс бодис юучгүй энэ усыг олон жил уувал шүд суларч ус ундаг гин. Манай одоо байгалийн үзэсгэлэн газар их говийн дархан цаас газрын август яриалагддаг. За улаан номд орсон аргал янгар хулан тах хавтгай за дэлхийд нэн ховордсон одоо Монголд ганц байдаг мазаалаа бол одоо манай энэ хариуцсан хэсэгт бол амьдарч суурьшдаг юм аа мазаалаа. За энэ одоо цагаан богд хайрхныхаа үрт мөн одоо цагаан булаг гэдэг үйл зунгуу одоо ингэж сайхан булаг ундарч байдаг. Энийгээр одоо усалж ундаалж одоо бид нар сайхан амьдарч ажиллаж байна. Бас Цэгцгаан богд бол сэтгэл хөдлөл жаргал байна гэж. Хатан суудал гэж домгийн уулаараа нэрийдсэн заставынхнаар бид шарх улсан төргүүллээ. Шаргын говийн баян бүр дулах шарх улс, уул ус, амтан ургамлаараа ёстой л нэг гангарсан газар. Мазаалаа, хавтгай, аргал угалц тахь гээд нүд хужирлах амьтад ихтэй. Говийн их дархан заацд газрынхан мазаалаг бүртгэн тоолохоор хөдөлгөөн мэдрэгч аппараттай тэжээлээс сав хэд хэдийг байрлуулсантай бид таарсан. Монгол улсын хэмжээнд 26 мазаалаг яг бишдээр нь тоолсон тийм баримт байгаа. Ер нь бол 50 мазаалаа байдаг гэсэн тоо бүртгэл байдаг юм байлээ. Гэтэ 50 нь бол албан ёсоор хүзүүч зүүж тоолоогүй гэдэг юм лээ. Тэгээ энэ бункерийн эргэн тойронд бол ойрын өдрүүдэд бол мазаалаа ирсэн шинжтэй байгаа юм байна. Харин гэхдээ бол яг өдөрт бол мазаалаа өөрөө яг гол хооллох бажуун гэдэг урамлаа хөөгд энэ бункертэр тэр болохоо ирдгүү гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг юм билээ. Энэ өргөн уудам газар 30-40 хүн байгаа гэх мазаалааг олоод харчих юмсан боломж гарвал хальсандаа буулгачих юмсан гэсэндээ бид шарх улсанд хондлохоор шийдлээ. Мазаалаа хорголжин тэжээл тавьсан савыг шүн дөлөөр голдуу иргэдэг юм билээ. Барааг нь харъя гэснээр харсан боловч даанч хальснаа буулгаж чадаагүй. Гэхдээ шарх улсын биднийг хоосон буцаагаагүй. Шаргын говийнхоо эзэн нь болсон хавтгаагаараа биднийг дайлсан юм. Сүргээрээ ичилж байсан хавтгаа их холоос сэжиг авлаа. Аргачгүй үз. Хаяахан эргэх хилчид дархан цаадтын судлаачдаас өөр тэдэнтэй таарах хүн энд байхгүй. Хавтгаа нэг үргэхээр 3 хоолод авч байж зогсдог гэдэг үг бий.
Үнэхээр л хэдэн ч километр давхиад цуцах шинж түүнд алга. Дэгсдүүлсэн хүн тогооны таг шиг гэмээр танхаагаараа том чулуун хамж машины цонх руу шидлээд өсөн учраас бид тэгсхийгээд шаргын говийнхаа эцдийг зөнд нь орхисон юм. Овоотын отрядад Тянгаргийн баяр дээр танилцсан шинэхэн анд байлдагч Алтан сүх отрядынхаа хамгийн азлагдсан застав болох Замбилэгт томилогдож иржээ. Заставт шин зэргүүд ирэх өдөр чамгүй хөл хөдөлгөөн болно. Хүний мөрөөслүүлсэн багчуудаас эхлээд дарга цэрэггүй бүгд л томилогдож ирж байгаа цэргүүдээ хүндэтгэлтэйгээр угтаж авдаг ёс альч заставт байдгийн байна. Юрул зүудэлж сартай хайсах бицэн застаа. Хин нэгэн газар нутгийг маань тусгаар тогтнолыг минь манаж хамгаалах ёстой юм бол томилогдсон хүмүүс үүрэг хүлээгцэнд тэд их орн нь итгэсэн учраас чадахгүй гэж зүгтаагүй, буцъя гэж шантраагүй гэдгээ хэлчин залуус хэлдэг юм аа. За бид Говьалтай аймгийн Эрдэнэ-Самын нутаг Монгол Улсын түүхэнд тодор тэмдэглэгддэг үлдсэн Халахын баруун өмнөд аваан дээр ирээд байна. За Халахын баруун өмнөд авааг түүхэнд ач холбогдлоор нь бол Монгол Улсын баруун өмнөд хэлийг тогтоож тодорхойлоход чухал үүрэгтэй гэж тэмдэглэсэн байдаг. За Халахын баруун өмнөд авааг 1938 онд тухайн үед шинжлэх ухааны академийн газар зүйн секторын ажилтан байсан Симуков гэж орос хүн. За тэр үед Алтай комендатурын дарга байсан Лодон гэж хүмүүсийн санаачлагаар байгуулсан байдаг. Яг одоо би Халахын баруун өмнөд авааны дэргэд зогсож байна. Тэгэхээр энэ авааг чухам ямар учраас байгуулсан тухай бол түүх бол их содон байдаг. Түүнээс гадна энэ авааг босгосон Симуков гэж орос хүн бол тухайн үед шар дамжин сүрэн гэж монголчууд нэрлэж байсан. Одоо улсын хурлын гишүүн оюун болон одоо Санжаа сүрэнгийн зориг агсны өвөө болох хүн байдаг юм аа. Өнөөдөр баруун өмнөд аваа хилийнхаа баган дээр ирээд сэтгэл маш өндөр байна. Одоо эх орноод хамгаалах надад нөхөр үлдсэн байна. Тэгээд маш сэтгэл өндөр байна. Тэгээд хүн цэргийн албыг нэр төртэй хагаад жинхэнэ нэр хүн болоод очно гэдгээ тангалж байна. Хүүтний оргил руу дүтэлсөөр Монгол Улсын баатар Дүгрийн гуйлангийн нэрэмжит Алтайн отрядын хариуцсан хэсэгт орж ирлээ. Хангаар улам бүр төгсөөр авч Говь нутгийн халуун амьсгал тасрахгүй байна. 140 хин байх нь энгийн үзэгдэл болсон нутагт өргөстэй заставд зочилсон юм. Хит халуунаас болоод мал тогтохгүй учраас эндхийн заставынхан мах хүнсээ отрядын төвөөсөө татдаг. Ногоо тарих гэж зөндөө үдсэн ерөөсөө урахгүй юм байна лээ гэж энэ застав тоогоочор ажилдаг хишиг жаргал бидэнд ярьлаа. Халуун салхиар үдээгээл халуун нарны хажуугаар халуун салхиар үдээ. Хэцүү үе байт юм аа. Нөхөр маань харуулын дарга гэдэг. Эндээс хэр холбоо харуул. Наацхын харуул нь болохоор 50 км, хамгийн цаацх нь 150 км. Баруун хил рүү дөхөх тусам 30-аад оны үед хилийн байдал төгшүүртэй байсныг илтгэх олон хөшөө дурсгал тааралдаж элэг эмтрэн түүхүүд хөвөрнө. Гоминдан хасгийн дэрэмжит Монголын нутаг руу цөмрөн орж ирж айлын мал тууж бүр охид хүүхнүүдийг хүртэл булаан дураар авиралдаг байсан тэр үед их нутгаа илгэн саднаа өмөөрөн хамгаалж амнасаа алдсан олон зуун хилчин баатарлаг ирсэн хөшөө дурсгал олон байна.
Ховд аймгийн Алтай сумын нутаг их хавдгийн нуруунд Монгол улсын гавьяат хилчин Хөхийн Даржаагийн хөшөө дурсгал мөн бий. Зоригт хилчин Урианхай хүү Даржаа 1948 оны өвөл хасгийн 70 гаруй дээрэмчинтэй тулж баатарлагаар ам ирсцэн түүхтэй. Тэрээр 23 наснда эх орныхоо төлөө амиа өргөсөн байдаг. Ер нь зүгээр ард түмний дунд Хөхийн Даржаа бол баатар хэмээн үнэлэгдэж явдаг л да. Тэр утгаараа одоо манай төр засаг энэ Хөхийн Даржаа гэх мэтлэн эх орныхоо тусгай захидлын төлөө ам биеэ үйл ажиллагаанд тэмцэж явсан тэр цэл залуухнаас эх орныхоо төлөө өгсөн залуучуудаа баатар хэмээх цолын одоо аль биесээр өгчвөл одоо бас ард түмэн баярлах байх л та юм ээ. Баруун хязгаар тэр чигээрээ эх орончдын баатарлаг үйлсийн уулмөр үлдсэн нутаг. Монголын хилээр дээрэм тонуул хийх, цаашлаад тусгаар тогтнолд нөлөөлөх зорилгоор орж ирдэг байсан харийнхны үйлдэлийг талсан зогсоосон олон хилчин цэрэг ирсийн түүхийг баруун хязгаар өөртөө хадгалсаар байна. Бүтэн сарын хугацаанд 5000 гаруй километр газрыг туулсан бид Баян-Улгийн аймаг дахь Хилийн Техник 165 дугаар ангийн тусгай томилгот бүлгийн хамтаар Монгол Бүгд найрамдах Хятад улсын Хилийн нэг тоот багныг зорилоо. Баян-Улгийн аймгийн Цингис сумын нутагт Хомын даваа гэдэг газар Монгол Хятадын Хилийн нэг тоот баг нь бий. Энэ чиглэлд Хятадын талаас эмийн ургамал түүх, тэр дундаа өндөр уул тагд ургадаг хорхоо өвс түүхээр ховор ан амьтан агнахаар гээд хил зөрчих тохиолдол бий учраас тусгай томилгот бүлгийнхэн ч харуул хяналтын үүргээ гүйцэтгэг нь бид ч тэдний бүрэлдэхүүнд багтан Хомын давааг зорж яваа нэ. Сэргалийн заставаар дайрч хурган нуурын хөвөөг даган явсаар бүлгийнхэн загастай голын хөвөөнд ирж хонолохоор боллоо. Уул хад ус голд ёстой л 90 барн байсан ГАЗ 66 маань үүнээс цааш явах аргагүй болж агт моронд халаагаа өглөө. Уулын түргэн урсгалт Заргастайн голыг мориор хатгалж 30 гаруй километр газрыг морьтой явган хосолсоор хөл гიშгэх зайгүй торлог өхөр чулуун дундуур бүдчихсээр 2 өдөр явж байж ийхүү бид Хомын давааны ингэрт ирлээ. Хомын даваанд өглөөний нарны туяа анхлан тусгаас өмнө бид гарсан юм. Хятад Орос хоёрын өстэй хил заалгаж Баян нэртгийн баталгаа бэлэг тэмдэг болсон Хилийн багнуудаас анх тагчин гэдгээрээ Хомын даваан дахь нэг тоот энэ баг нь уран бүтээлч бидний хувьд томоолц байсан юм. Зөвхөн тусгай бэлтгэгдсэн хилчид тусгай томилгоо аван ирдэг, иргэдэг энэ газар нэг тоот Хилийн баган дээр үзэгч тантай хамт бид ийхүү үрч чадлаа. Монгол улсын Хилийн нэг тоот баг гэдэг нь Хилийн бүх багны эхлэл цэг буюу эхний дугаарлалт эндээс эхэлдэг гэсэн юм аа. Тэгэхээр миний зүүн гарталт ийшээгээ Монгол улсын баруун захын цэг болох Алтай таван богдын Хүүтний оргил би 100 гаруй километрийн цаана байгаа. За эндээс Хүүтний оргил хүртэл хүн малын хөл хүрэх ямар ч боломжгүй тийм өндөр уул даваа байдаг учраас Хилийн багныг бол байрлуулах боломжгүй. Гэхдээ Хилийн багнаа Хилийн зурвсыг бол тэмдэглэсэн байдаг. За Хүүтний оргилоос цаашаага Оросын албаны улстай манай улс 1925 ширхэг Хилийн багнаар хилэлдэг. Харин наашаага Бүгд найрамдах Хятад ард улстай 1533 ширхэг багнаар хилдэг юм аа. Баян-Улгийн аймагт Хилийн 2 отряд байдаг. Тэдний нэг нь болох Цагаан нуурын отрядынхан одоо бидэнд Хүүтний оргилд ирс замчлан хамт явах юм. Хэдхэн хоногийн өмнө халуун бөхчмийг тэсэж ядаг амь тэмцэн явсан бид 7 дугаар сарын ихээр Алтай таван богдын оргилуудыг зорж явахдаа цасаар шуурхтай таарсан юм. Их нутгийн минь гоёл чимгэн уул ус ургамал амтан бас цаг агарын өвөрмөц онцлог гэдгийг Өлгийн нутаг мэдрүүлж авлаа. Уул цууны 2 улирлыг нэг дор үзэж болдог ийм сайхан газар нутаг бол Монгол улсын баруун хязгаар Алтай таван богдын гэр хэвэр газар нутаг байдаг. За бид одоо яг Баян-Улгийн аймгийн Улаан хос сум ойгор гэдэг газар ирчээд байна. Тэгээд өнөөдөр бол 7 дугаар сарын 4-ний өдөр зуны дунд сарын эд халдаг үед энэ газар нутагт бол цас ороод ногоон ширгэн дээр нь цас орчоод ийм байдалтай байждаг. Ер нь бол Баян-Улгийн аймгийн баруун хязгаар нутгуудад зуны цагт бол цас орох бол хэвийн үзэгдэл байдаг гэж байна.
За зарим тохиолдолд бол бүр машины радиатор нь хөлдөжсэн тийм тохиолдолч байдаг гэж нутгийнхан бас ярьдаг юм аа. Цасанд дарагдан угтсан хөхөргийн заставынхан бол Монгол улсын баруун захын цэг хүүтний ориглын жинхэнэ эзэд хамгаалагчд нь. Тиймээс ч хөхөргийнхэнтэй ноён ориглын цуг хөтлөлөө. Монгол улсын баруун захын цэг Алтай 5 богдын ноён оргил хүүтний оргил Баян-Улгийн аймгийн Улаанхус сумын нутагт оршдог. Бидний багт хөлийн тэг 285 дугаар ангийн удирдлага болон хилжид уулын спортын олон улсын хэмжээний мастер Монгол уулчтаас анхудаа дэлхийн дээвэр Эверестэд авирсан хилжин уулчин бэлтгэл дэд турандаа Жуков нар багтлаа. Далайн түвшнээс дээш 4375 метрийн өндөрт оршдог. Цас мөсөн бүрхүүлтэй хүүтний оргилд хүрнэ гэдэг мэргэжлийн уулчдын хувьд ч шаггүй хүнд авиралт байдаг учраас бид энэ удаад Алтай улсын 2 дахь оргил Малчин оргилыг зорьсон юм. 5 цагийн хугацаанд авирч хүрдэг Малчны оргил далайн түвшнээс дээш 4200 метрийн өндөрт оршиж Монголын дээврийг тулж буй оргил юм. Монголын үндэсний олон нийтийн телевиз ММ агентлаг хэл хамгаалах байгууллага Монголын мэдээлэл холбооны үндэсний групп Unitel групптэй хамтран хэрэгжүүлж байгаа бид байхын учир уран бүтээлийн төсөл маань 2 дахь зорилгоо биелүүлж бид Монголын баруун захын хязгаарт ирээд байна. Тэгэхээр яг миний ардталд харагдаж байгаа энэ хайрхан бол алдарт Монголын баруун захын цэг болох хүүтний оргил байгаа. Энэ тэр шавх өндөр оргил бол Чингис оргил гэж нэрлэгддэг юм байна. Ингээд найрамдал оргил, бүргэд, нарлаг гэсэн ийм байралтайгаар Алтай 5 богдын маань алдарт 5 оргил зэрэгцэн оршиж байна. Хилчид маань ямар цагийн байдалд, ямар ч нөхцөлд ажиллахад бэлэн гэдгийг одоо бид харуулж чадсанараа бахарж байна. Энэ Малчин оргил, хүүтний оргилоос манай өчрөөдийн хариуцсан хэсэг хэлийн 1-р орны эхэлт юм аа. Энэ дээр ингээд гараа зогсож байгаад үнэхээр их орноороо хилчин болсноороо барах сэтгэл өрж байна. Хүүтний ориглоос их авч ингэр билээр нь Монголын хамгийн том мөсөн гол болох Батаныны мөсөн гол урсдаг. Биднийг очихоос өмнө хүн цас орсон учраас мөсөн голын урсад сайн харагдсангүй. Оросын эрдэмтэн Батаныны 19-р зууны эхээр нээсэн мөсөн голыг 24 км-ийн урттай гэж үздэг. Гэхдээ дэлхийн дулаар л алдарт мөсөн голоос чамгүй хэсгийг нь нэрвсэн байгааг харлаа. Би анх 1984 онд энэ ууланд авирч ирсэн. Тэр үед бол яг 10 км үргэлжилсэн мөсөн гол байсан. За өнөөдрийн байдлаар ингээд та нөхд харж байгаа бах. Бараг 3 км газар нь одоо цаг агарын дулаар хашуулж одоо 3 км газар хайрга гараад одоо ерөнхийдөө нэг 6-7 км газар үргэлжилсэн байж байна. Тусгаар тогтнолынхоо баталгаан болсон газар нутаг түүний хил хязгаараар бид ийхүү эмжин аялаад эх орныхоо захын 2 цэг дээр үзэгч тантай хамт хүрлээ. Монгол улсын маань хамгийн баруун зах хязгаарт Имбек Баатар хэмээх казакал амьдардаг юм байна. Өөрөөр хэлбэл эднийхээс цааш баруун хилийн шугам хүртэл нэг ч айл байхгүй гэсэн үг. Баян-Улгийн аймгийн Улаанхус сумын 1-р баг Ойгор гэдэг газар эднийх зогсож байлаа. Энэ дэс дошоо манай өвлж байгаа. Би тэнд төрсөн байна. 60 он. Тэрнээс наашаага би төрснөөс одоо энд амьдарч байгаа л да. Та тэгэхээр энд ерөөсөө төрж өссөн хүн гэхээр төв рүү ер нь явъя гэж бодож байгаа. Улаанбаатар навч уу? Би бол тэр Улаанбаатард очиж зөөгөл дээ. Би нэгэнтээ энд төрж өссөн хүн болохоор одоо өөрийнхөө төрсөн нутгаас явах санаанд байхгүй. Сэрэгт бол одоо Ховдэмгийн булган сумд хилийн сэрэгт алхасан. Тэгээд одоо Хотнот руу орох. Хилчиг хүн биш үү та? Тий. 5 хүүхэдтэй том охин нь айлын бэр болж өрх тусгаарлсан. Бусд нь сургуулийнхаа амралтаар гэртээ иржээ. Хүүхдүүд нь өсөж том болохын хэрээр хот хүрээ бараадъя гэж ээж аавыгаа шалга болсон гэж гэр эзэгтэй ярьсан юм. Гэхдээ одоохондоо нутгаасаа холдож төв бараадъя гэсэн бодол байхгүй гэж хэллээ. Би уул төрсөн нутаг алдайсан. Баян гэмээр алдайсан. Ирээд одоо 17 он жил. Хүн ханаа амьдарч байсан чи өрийн нутаг төрсөн нутаг сайхан байж байхгүй. Гэхдээ яг хөтэ одоо нийгэмд энд нөхөрт гарсан юм чинь одоо таалагдсан. Амьдрал даач шүү дээ. Сайхан ханта өр хөвгтэй юм чинь
сайхан гэж би боддог. Нэвтрүүлгийнхээ өмнөх дугаараар Монголын хамгийн өмнөд захын айлын тухай үзүүлж байсан говьд хилийн ойролцоо ажтурж байгаа айл харцсангуй цөөхөн байсан бол баруун хилдээ хаяа залгасан айл өрх олон байна. За Монгол улс бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс, 3 улсын зааг болсон Хүүтний ориглоос зүүн урагшаага 100 гаруй километрийн зайд Майнт уулын Хомын даваа гэдэг газар бүгд найрамдах Хятад ард улс Монгол улсын хилийн багны эхлэл болох нэг тоот баган дээр бид очсон. За харин яг одоо би Оросын холбооноос Монгол улсын хилийн эхлэл болсон. За нэг тоот баган дээр зогсож байна. Тэгэхээр манай улс Оросын холбооны улстай нийт 1925 жирхэг багнаар эхэлдэг. За түүний эхлэл нь энэ болж байна гэсэн үг. За ингээд бид Монгол улсынхаа өмнөд хязгаар болон баруун хязгаар цэгүүдээр аялсан 2 нэвтрүүлгийн дугаарыг инхүү өндөрлж байна. За дараагийн удаад бид Монгол улсын зүүн хязгаараас соёл зоолын модод хамар баруун хойд хязгаар болсон Монгол шарын даваан дээр дараагийн нэвтрүүлгүүдээр инхүү уулзах болно.